дүн оноо дүүцүүлдэг бол одоо саваа хэдэн жил болчлаа. За босго оноотой холбоотой гэсэн ийм зүйлүүдийг ярьцээ. Одоо ингээд өнөөдрөөс эхлээд бүртгэл эхэлсэн байгаа тийм дөрвөн бүртгэл өчигдрөөс эхлээд бүртгэл эхэлсэн байна. Энэ Монгол Хэлний хэлтийн бүртгэл шүү тийм. За өмнөх оны төгсөгчд юу аахгүй тийм. Эдгээс бүртгэлгүй учраас заавал ЕШ цэгмээр бүртгүүлнэ. За ойр татны хүмүүстүүд энэ танилцуулна гэсэн. За бүрдүүлэхдээ эдгээр дөрвөн бичмээр юм. Тэгээд иргэний үнэлэх Z6 3 4 харьцаатай. Тэгээд банкнд нөгөө мөнгөгүй араар шилжүүл надаар хэлүүлэхгүй мэдж байгаа те. Тэгээд мэйл хаяг бол албасны өөрийнх нь хэрэгэлдэг албасны биш яг хүүхдийн өөрийнх нь хэрэгэлдэг мэйл хаяг байх хэрэгтэй шүү гэдгийг сануулъя. За Монгол Хэлний шалгалтыг дараах агуулгуудаар зохион байгуулна. За уншин ойлгох 20 хүртэл энэ 100-аар үжээд 20 үжээд бүгд тэнцэж тийм ээ. Уншиж ойлгох нийт 20 оноотой. Зөв бичих 4 оноотой. Монгол үгээр унших чадвар 6 оноотой. Зохион бичлэг найруулга 20 оноотой гэсний агуулга байгаа. Тэгээ нийт 50 оноотой байгаа. Үргэлжлэх хугацаа 100 минут. Монгол Хэлний эрэхтэй бүрдүүлэх материал нь хөхөнгийн бал авчирнэ. Энэ нөгөө эсээгээ бичгээд хэрэглэгдэн шүү дээ. За энэ эсээ бичих явцыг уламжлалт болон захимаар бичнэ. За компьютер дээр үнэхээр хурдан бичиж шийддэг бол шууд захим дээр бичиж болно. Үгүй гэхмэлгүй хэвлэн. За энэ хэвлэгтэй холбогдуулаад дараагийн зүйлүүд уран гарна. Нэгдүгээр нь хувилах машин хэрэг болчихно тийм. Нөгөө хүүхэд маань юугаар өгөө гэж хэлж болно шүү дээ. Би уламжлалаар эсээгээ бичиж шуудан гар явуулна гэх юм бол сканер дээр явуулна гэх юм бол нөгөө цаасан дээр хэвлж өгөөд тэрийг сканер дээр явуулна гэсэн ийм хоёр дахь хөрөмж хэрэг болчихно тийм. Хэрвээ албан баланкрахгүй юм хэвлэгдэх юм бол тэрийг нь тамга тэмдэгтэй байх юм тэрийг нь хөвлөж канандж олжруулж өгнө. Хэрвээ тийм зүйл тодорхой яг ойр тодорхой болонтой маргааш туршин гэнэ. Тэгэхээр буцаагаар сканер бас хэрэг бол тэгээд мэйлээр нь явуулна гэж. За 400 гэж байгаа тийм. Монгол Хэлний шалгалтын босгоо оноо бол 400 байгаа. За энэ маргаашнаас эхлээд 5 сарын 15-ны хооронд шалгалт авна. Шалгуулагч бол 2 удаа шалгалт өгч болно хамгийн ихтэй. За босгоо оноо 400-ээр энэ дэр гарч ийн тийм ээ. За мэдээж та бүхэн мэдж байгаа энэ 3 дахьт нь харагдаж байна тийм. Монгол Хэлний шалгалтанд тэнцээгүйсэн ч эсдийн шалгалтанд орж болно гэдгийг нь бол хүүхдүүдтэй нэг сануулаарай. За энэ бидний мэддэг зүйлүүд байгаа. За эсдийн шалгалт. За эсдийн шалгалттай холбоотой цааш ярих уу эсвэл зүгээр ингээд Монгол Хэлний шалгалтаа яриад орох уу? Яг нь Монгол Хэлний шалгалтыг бол одоо асууж тодруулах зүйлээр ярилцаж авч ярих хэрэгтэй цаг байна. Ингээд та бүхэнд зүйл тодруулах зүйл хаагийн шиг болон миний зүйлс мэддэг зүйлийн хооронд хариулаад хоорондоо ярилцъя. Тэгээ маргаашийн зохион байгуулалт ярилцах хэрэгтэй. Шууд асууж шууд. Тэндээсээ нөгөө бүрт нэвтрэгнэр нууц авч байгаа шүү тийм ээ. Энэ скул рүү нэвтэрч байгаа шүү. Тэгээд энэ бүртгүүлэлтээ мосоос өөр мэйл өгөх хэрэгтэй болчихсон тийм ээ. Мосоос өөр мэйл дараа мэйл нэг болох. Юу? Бүртгэл өчигдөр гэсэн байна Монгол. Өчигдөр 9 цагаас эхлээд нэгдсэн бүртгэл өчигдөр өглөөний 9. Тийм өчигдөр тэгвэл өчигдөр баг мэдээлэл чи бид өгөхдөө өнөө өглөө 9 цагаас эхлээд бүртгэл хийсэн гэсэн. Нэгдээгүй ингээд баггүй шүү бүртгүүлж. Одоо харчихъя. Энэ миний яриад сонсож байна.
байна. Савга сонсогч байна. За. Надрас яаж байна? Ийм нөгөө Тэр зөө өгч сонсогдохгүй наа. Миний зүгээс бүртгэл хийчихсэн шүү. Уцаар лавга уцаар ярьж сонсогдохгүй. Байна. Скулээс байнга яриад нөгөө төвчтэй шалгалтаа хязаа авах вэ? Яаш одоо манайхаас гэхэд 300 гаруй өгдөг байхгүй 10-11-ээс. Тэгмүүд энийг хязаа авах вэ гэд манайхаас хуваар авсан ш. Тэр биш гэсэн үг. Яа маргааш одоо туршилтын тест туршилтаа манайх 3 сарын 13-нд авъя гэсэн байхгүй юу? Тэгж болох уу? Үгүй. Болохгүй дээ. Маргааш улс орон даяар маргааш 3 сарын маргаашаас 13 хүртэлх өдрөө сонгох гэдгийгсэн байна. Yes скултэй ярьсныг бүгдээ ярьсантай шатгаад авах шиг гэж та бүгдээрээ тэрнээ зөрүү үсэж байна. Маргааш бүгд тест хийх байгаа шүү дээ. Бид эдээс хугацаа аваадсан байхгүй скулээс байн яриад. Өнөөдөр манайхтай яриад 3 сарын 11-нд гээд тулсан скул. Ахаад бүгд бас тест хийх гээд байгаа. Миний түрүүний асууж байгаа зүйл скул дээр Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл хийчихвэл нөгөө яахтэй дахиад бүгд дээрээ давхар бүртгэл хийх юм уу гэж асуух байсан шүү. Өмнө нь болохоор нөгөө нэг удаа Монгол хэл бичгийнхаа бүртгэлийн зураг хөргийг оруулах юм бол цаашаа бүртгэл явчихдаг гэсэн шүү дээ. Тэрийг асуух гэсэн. ЯБС хүүхдүүд автоматар бүртгэл хийж надад бол өмнөх хурал дээр хэлж ирсэн. Өчигдрийн хурал дээр агийн ихч маань сонсож учраас юу гэж хэлсэн дахиад өөрчлөгдөж үгүй асуув. Яшин бүртгэлийн талаар өчигдөр яриад Монгол хэл бичгийн. Тэгээ Монгол хэл бичгээр асууж байгаа да бүртгэл. Юу өөр сургуулиуд өөрсдийнхөө захирам системээрээ бүртгэн гэсэн ш. Дахиад нөгөө нэг ээж хичээлийг бүртгэхэд бүүтийн сайтад бүртгэдэг байхгүй юу? Тэр хоёр орох юм бол Апер хавтаа байна. Микрофоноо нэгдсэн дүн бол надад л харагддаг шүү. Өөр төр чи харагддаг юм. Та өөрсдөө бүртгэсэн гэдэг ер нь анхнаасаа жилдээ харж байгааг үз. Зөвхөн миний юу үнэлгээний төвийн эрх дээрээс харагддаг. Өөр юм харагддаг. Тэр харин надад харагддаг. Та дээр төдний өдөр гэдэг хуваараар хэлжгээд e-school-ээс мэдээлэл хандвал би e-school руу залгаад байна. E-school дээр зөвхөн наа мэдээ гэж нүгэн. Надад бүртгэл ийм бүртгэжээ төдний өдөр ийм явна гэдэг юм бол e-school гэж байна. Тэр e-school руу e-school биднээс хуваар аваад яг тэдний өдөр хэдэн хүүхэд аль тахимд өгөх боломжтой байна уу гэдэг хуваарийг аваад манайх туршилтын шалгалтаа 3 сарын 13-нд өгөө гэд 20 хүүхдийн мэдээллийг явуулсан байгаа байхгүй. Харин тиймэрхүү зүйл байгаа. Яа. Энийг яг одоо асуугаад бүтээрээ шийдээ. Өчигдөр холбогдсон байхгүй байж л би ярьчих зэрэгцэж яриад. Бүгд өчигдөр бид эдээ хурал хийсэн байхгүй энэ жилээрээ. Тэгвэл 3 сарын 7-нд нэг л удаа туршилтын шалгалт авнаа. Тэрний дүнг тооцохгүй. Тэгээд бүх сургуулиуд бэлтгэлтэй хангацгаа гэсэн байхгүй юу? Тэгээд тэрнээс хойш одоо дандаа шалгалтууд ч явагдана. Эхлээд 12 дугаар ангиудаас эхлээд авчаарай гэсэн. Ийм л юу гэж байна. Тэгээд сургууль дээр сургуулийн менежерүүд чинь тэр нөгөө өөрсдийнхөө LMS системээр дахин ангида хүүхдүүдэд бүртгэнэ. Бүртгэл одоо өчигдөр ярьсан шүү дээ. Өнөө өглөө 9 цагаас эхлээд бүртгэл эхэлсэн. Гэсэн ийм мэдээд өгсөн байхгүй юу? За тэрийг бичиж аваад одоо юунаас асууя? Бүгд юу хоёроосоо.
За наадах чи өчтөр ярьсан. Мен Тэгэхээр энэ шийдэгдэг бол би чинь нөгөө 13-нд авах яасан. 7 13-ны нэгийг сонгоо гэд манайх тэгэхээр 13-ыг сонгосон байхгүй. Тэгэхээр ер нь бол албаар ингээд маргааш гэдэг юм байхгүй. Яг цаанаасаа алгачаад ирсэн юм байгаа. Бидний зүгээс маргааш гэж юм байхгүй. Бид нар үнэндээ яг маргааш мэдээллийн зүүн бүсийн олимпиадад учраас хойшлуулбал бидэнд сайн. Гэхдээ цаанаасаа улс орондоо авч байгаа зүйлээс бид нар хосолцоо дараа нь олон юм яриад өө эн чинь туршлагатаагүй бид нар өөрсдийнхөө байдлаар туршсан энэ гэж ярих хэрэггүй болох байхгүй. Тэгэхээр маргаашийн яг нэгдсэн байдлаар туршиж байгаа тэндэр туршиж үзэхээс өөр харцаа байхгүй шүү. Тэгээд энэ дээр алдаа оноогоо ярилцдаг биш үү? Тэр чи одоо яг би одоо өчтөр ярьсан юмнуудаас эндээс жоохон ярьж байгаа хооронд чи бүүтрүү уучлаа. Иймэрхүү чи манай сургалтын менежерүүдээс ингээд туршлагын шалгалтаа хэзээ авах вэ гэсэн хуваараа авсан байна. Тэр хуваарийнхаа дагуу иймэрхүү рүү өгсөн хуваарийнхаа дагуу бид туршлагаа их юм уу? Та нарын албан ёсоор өгсөн энэ 7 дуртай их юм гэдгийг асууад өчтдөггүй. Тэгээд ингээд бүрдэхгүй байна гэдгийг бас яг одоо асууад өчтдөг. Би үнэлгээний төрөө E-school руу яриад одоо хүн ороод ирнэ. Тэгээ E-school-ыг ойлголт болно. Үнэлгээний төрөө яриад би бас тодорхой хэмжээний мэдээлэл авах. Тэг үнэлгээний төвшөлж асуух хэрэгтэй юм. За энэ хооронд нь өчигдөр би нөгөө энэ слайдаас гадна нэмэлт мэдээлэл өгсөн. Тэрийг ерөөхдөө таад бас ярьчих. За энэ орсон. За нөгөө бичнээрээ дараалал нь ярьчихъя. Эсээ бичих цаашаа нь цаанаасаа өгөх гэсэн. За хянагч багш мэдээллийн технологийн багш хоёр ажиллана гэж хэлээ. Сургууль дээр. За мэдээллийн технологийн багш бол яаж ч ажиллахаас өөр арга байхгүй. Тэгээд дээрээс нь нэг хянагч багшийг гарганаа. Тэгээ менежер ерөөхдөө бас хариуцаж ажиллахгүй болохгүй шүү дээ. Сургууль дээр хоёрхан багшид найдаад энэ том шалгалтыг чи өгнө гэж байхгүй шүү дээ. Сургуулийн менежерд ямар ч юм цалин юуг нь өгөөч гэдэг саналыг тавьсан. Тэгээ бүр нэг арга зүйчээр аргын нурал зааж гисэн чи энэ жил нөгөө та нар ч нөгөө төв учраас илүү цагаар ажиллахгүй амралтын бус өдөр амралтын өдөр ажиллавал юу олгоно гэсэн хууль дүрмэндээ байдгүй юм шүү. Амралтын өдөр ажиллахад та нарт цалин олгох тийм нөхцөл байгаа юу? Байхгүй. Хөдөлмөрийн хуулийн дээр байгаа. Болох юм уу? Өчигдөр яг наадах чи асуусан. Тэг менежерүүдийг ямар ч үсэн ажиллуулнаа бүтэн юугаа яаж хагаад цалин мөнгөний яах юм бэ гэсэн. Орхитой шийд хэлээгүй. Тэгээд нөгөө нэг мэдгүй түүгийнхэн чинь амралтын өдөр ажиллаад цалин олгох боломжгүй байдаг. Тэгээд тэгээд хянагч багш тэр мэдээллийн технологийн багш олж бол цалингийн өгөхийн төлөө өгнө гэж хэлээ. Гэрээ хийн гэж хэлээ. Сургууль болгонтэй гэрээ нөгөө анх
ЕС зохион байгуулахад Монгол хэл бичгийн шалгалт зохион байгуулахад нэг тухайн юу шалгалтын байдлыг нэг гэрээ хийгээд идэг шүү дээ. Тийм гэрээг сургууль бүрээрээ хийхин гэсэн. Тэр нь одоо тэгээ ирэх байлгүй дээ. Шуудангаар их үеийн авнаа. Үндэгэний хурцлуудаа сканердаж явуулна шуудангаар их үеийн авнаа гэсэн. За сумынхан болохоор шуудангаар явуулах юм шүү дээ аймгийн төв рүү. Тэр унааныхан зардлыг өгнө гэж хэлээ. За тэгээд сургууль энэ чинь ер нь боловсролын газрын үүрэг оролцох ерөөсөө дурдаагүй мэлэн шүү дээ. Боловсролын газрын талаар огт дурдаагүй. Тэгээд боловсролын газар оролцохгүй энэ юу гэж явагдах юм бэ гэдээ нэлээ яасан. Тэгээд одоо мэдээж хэрэг одоо оролцохгүй байж гэж явах уу та хянагч нарын нэг солиод зохион байгуулахыг бодорой гэсэн нэг юм хэлж ирээ. Дөрвөн сургууль аягүй хянагч өснөрөө чинь нэг ээлжлүүлээд солиож магадгүй байх нь тухайн өдрөө. За сахин танхимын тооноос шалтгаалаад хүүхдүүд нэг 15-аас 30 хүүхэд нэг танхим байна гэсэн. Камерын асуудлуудаа сайн шийдээрэй гэжлээ. Дараа нь гомдол юу гарвал камераараа хянуулаад яачихнаа гэж хэлээ. Тэр нэг омтой лиценз гинөө нэг тэр бишээ ойлгоогүй тэр үе юм бол сургууль өөрөө худалдаж аваараа хэдэн доллар байдаг гинөө 19 доллар байдаг гинөө. Нэг юм шууд оноод гардаг нэг тий оноотой лиценз гişгэл болсон доо. Энийг сургууль өөрөө худалдаж аваарай гэдэг шүү дээ 10 доллар байдаг гинөө. Үгүй захим юуны чи зардалтай авахар юм бэлээ тэр хүн ярьсан. Шуудалж үзэн захин зардлаасаа гаргаж мэдгүй тэрийг одоо би яаж вэ? За тэгээ интернетийн асуудал аюул сайн шийдээрээ. За ер нь нийт шалгалт маань 7 удаа явагдана. Тэгээ тог тасрууд яах вэ гэдэг арга хэмжээнүүдээ бас бүгдээрээ бэлтгэл байдлаа хангаарай. За 3 сарын 7-нд зохион байгуулах нь бол туршилт шүү. Албан ёсны шалгалт 14-нд эхэлнэ гэсэн. Ийм хэмжээнд гэсэн дөө өчигдрийн яг яаснаас. Шин тутам болохоор тэгээд цаадуулж өөртөө ч бас нэг сайн байхгүй болох шүү. Тэгээ бүгд e-school хоёрын юу зөрөөдөл байгаа юм байна л да. Гэхдээ ер нь бол манайх мэдж байгаа шүү гэдэг хэлээ бүгд чинь. Бид нар e-school болохоор одоо саяын презентацийн дээр 4 сарын 9-10-нд Монгол хэл бичгийн шалгалт зохион байгуулагдана гэсэн байна. Тэгэхээр 9-10-нд 2 өдрөөр угаасаа 300 эд хүүхэд багтахгүй манайх 3 хагасанд 1-2 дугаар ээлжийн зохион байгуулалт ингээд хуваараа явуулсан. 5 сарын 15 хүртэл нийт 7 удаа зохион байгуулсан. Тий. Бэдэ удаа ажиллаа. Тий. Тэр чинь давтамжтай шүү дээ. Айны тэр хүслэгтэн дээр байсан 9-10 чинь нөгөө өмнө нь энэ цахим яригдаагүй байхад тавигдсан хуваар юм шүү. Нэг юм байна. 14-өөс эхлээд 5 9 хүртэл 7 хоног болгоны хавсан гэсэн шүү. Тий. 7 хоног хавсан. Аа. Тэгэхээр та маань хамгийн гол нөгөө захин танхимынхаа бэлэн байдлыг хангах өөрсдөө e-school хөгжүүлэлт хагшаа болох гэхдээ яг өндөр цайлын сургуулийн зохион байгуулагчаар ажиллаулаад тэгээд мэдээлэл технологи ажилтнанд тусдаа ахаад хянагч өгч нарын тусдаа хянагч өгчд бол хангалттай мөнгөний өгнө гэсэн юм e-school бол үзүүлэлээ. Тийштэй өмнөх өдөр сургууль дээр чинь тийм яах боломж байх уу? Сургууль мэдээллийн багшиг 50-ны тулганд 1 гэж хэлдэг. Одоо манай 2 ангид аавна гэсэн чинь тэгвэл 2 ангид 2 мэдээлэл технологи багш байна. Тэгээ 2 ээлж ирэхээр өглөөнөөс орой хүртэл бүгдийг хянаад сканертаад явуулах тийм ажил хийх юм шүү. Сургууль дээр чи та тийм нөгөө илүү сураар ажилласны чи тооцох тийм эрхцэн үндэс юу байгаа юм уу? Тэргээрээ л одоо тэгээд надаас юу хэлээд байгаа. Тэгээ яах вэ? Би ямар үгүй тэр бүгд чинь дөөрөх байхгүй юу? Түнс бид хөдөлмөрийн үйлээр авч явах шүү. төсөв байхгүй тэр айтга боловсролын газрын нэг үүрэг оролцоо ингээд бүр огт дурдаг байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар ч гэсэн мөнгө байхгүй. Бид нар бас ажиллана.
Асамэн нэг юм давах. Яахгүй дээ. Уула мөн мэддэг хүн мэдээч юу гэж бид хэдийн энэ хуралд орох вэ? Энэ нөгөө 2 доллараа принтерлдэг, сканердэг принтер гэж ямар шиг байна вэ? Энэ бас нэг айхтар юм шаардчихад. За. Айхад байна. За би сая бүүтийн нэг жаргалтай ярьлаа. Гэж мөтийц. Байна. Та тэгэхээр яриг сонсохгүй нөгөө шууд мөтийчж ярихгүй байлаа. Байна. Байна яа. За. Тэгэхээр саяны тодруулсан зүйлүүд бол ингээл 7-ны шалгалтанд бид бүгд орох уу гэдгээс хэллээ. Тийм ээ, 7-нд бол бүгд орно. За, e-school яг бүгдээс нь хуваар авч шалгасан бэ. Гэсэн бэ гэвэл 14 гурван системүүд өөрсдөө туршилтын хугацаа гэж авах болно. Тэр хугацаанд нь авч байна. Тэр бол дотоодын буюу e-school-ийн туршилтаа. Бүгдийн туршилтууд 7-нд нэгдсэн журмаар авна. Эндээ та шараа гэж. За энэ дээр бол хянагч багш мөн мэдээлэл технологийн багш сургалтын менежер заавалчгүй байна. Тэр цалин мөнгөтэй холбоотой бол мэдээлэл зүйн багш хянагч багшийг бол LMS компани өөрсдөө цалинжуулчих учраас ийм бол асуудал вэ. Харин сургалтын менежерийн цалин хаанаас өгөх вэ гэдгийг 14-өөс өмнө тодруулаад тэрийг би хариугийн дараа нь өгье гэсэн ийм зүйл ярьж байна. За тэгээд хуулахгүй байх тэр бүх зүйлийг бол хангаж ажиллана. Энэ дээр бол хариуцлагатай бүх зүйлийг хийнэ. Нөгөө юу яаш та эсээ ингээд QR код нэр бүхий тийм эсээ бичих цаасыг хэвлэж авч ингэж өөр хүүхд бүрийн хэвлэх нь шүү дээ. Canon биш хэвлэх принтер байна. Хэвлээд хүүхдүүд нь тараагаад буцаагаад сканер гэж явуулах юм байна. За энэ сканер тэмцэл юу сургалтын менежер тэр хянагч багш өөрөө бүгдээр гар үсгэж нураад тэгээ явуулах юм биш шүү. Харин тэр их материалыг бол Монгол шуудан гардмаа сургууль өөрөө хариуцаж бүтэмжлээд явуулна. Заавал амжтай. Нэг юм гэдэг шүү дээ. Бүрдэхгүй байна гэдгийг яах юм? Бүгд тэгэхээр юусаа асуусан байна. E-school-ийн асуултыг надад энэс асуучихгүй юу? E-school ороод ирсэн байна. Тань жаргал. За тань өдрийн мэндэ e-school-с үйл ажиллагаа хийсэн тань жаргал орж ирсэн байна. Бүртгэлтэй холбоотой болохоор бид хэд маш их 3 сарын 14-нд шалгалт өгөх байстай сургуулиудаа тест байж байгаа. Бүгдээрээ бүртгэлтэй үүсгэж эхэлсэн байж байгаа. Танай сургуулийн хувьд болохоор яндан муу байгаад байгаа тийм. 3 сарын 14-нд шалгалтыг бидэд давхуулах гэдэг байгаа байхгүй юу? Туршилтын тэрийг яах юм? 3 сарын туршилтын шалгалтанд болохоор ерөөсөө хүүхэд бүртгэл баталгааж өгөх шаардлага байхгүй. Тухайн туршилтын шалгалтанд одоо жишээлбэл дараагийн 15 сурталчилагч оролцсноор маань нэр өгсөн баа тий. За тэгэхээр бид тэр 15 хүүхэд дээр нь энэ 15 хүүхэд 3 сарын 7-ны өдөр юм уу одоо 1-р ижим уу 2-р ижим уу гэдээс нь хамааруулаад системийн тохиолдол хийчихээ. Тэгэхээр хүүхэд ерөөсөө урьдчилж орж бүртгэл хийх шаардлагагүй. Зөвхөн e-student вебсайтаараа өөрийнхөө ихээр нэвтэрч орж болж гин үгүй юу гэдэг бэлэн байдлыг шалгахад хангалттай. Тэгтээ шалгалт бол явагдсан шүү дээ. Тийм сая нэг шалгалт явагдсан шүү. Тийм. Асуудал нь гарч ийн үү яаж юм гэдэг шалгалт явагдахаар явагдана гэж сая 7 мөнгө шалгалт шиг юм явах. Тийм явагдана. За 3 сарын 7-нд болохоор таад маань одоо 1-р ээжиндээ 10 цагаар шалгалт өгөхөр боллоо гэж үзье те. За 10 цагт юу бэлэн байх вэ гэхэд танай одоо сургуулиудын хүүхдүүдийн шалгалт өгөх хүүхдүүдтэй e-student-ийн бүртгэл нь үүсгэн байна уу юу гэдгийг таад яаж шалгах вэ гэхээр Edexpedia e-school-ийг юм ингээ манай үндэс вебсайт байгаа шүү дээ. Тэр системийнхаа сургууль тэтгэлийн сурагчид руу ороод тухайн хүүхэд чинь бүртгэлтэй байна уу? Ямар мэйлээр одоо e-student веб руу нэвтэрч орох вэ гэдэг бүртгэлийг шалгаж. Тэгээд бүртгэлтэй байх юм бол тухайн хүүхдүүдтэй бүртгэх одоо систем рүү нэвтрэх нэр нуус үгийг нь өгөөд оруулаа үзчих. За e-student рүүгээ амжилттай нэвтэрч болж байх юм бол одоо бүртгэл хийх шаардлагагүй төр хүлээж нэгсүү 3 сарын 7 хүртэл. За 3 сарын 7-ны 10 цаг болохоос өмнө мэдээж хүүхдүүд маань дахиад e-student web руугаа орно шүү дээ. Тэгэхээр шалгалт нь туршилтын шалгалтыг гараад ирчихсэн хүүхдүүд дараад авахад боловсролын үнэтэй түвшин сервисийн шууд тухайн шалгалтын сорилт шалгалтын материалд татагдаж орж ирэх шалгалтаа авах боломжтой болох байхгүй.
Одоо яг бүртгүүлэх гээд байгаа, бүртгэлээ баталгаажуулах гээд байгаа нь болохоор үндсэн шалгалт буюу 3 сарын 14-өөс 5 сарын 9-ний дуслах шалгалтын бүртгэлээ яриад байгаа. Энэ бүртгэлийг бол зөвхөн одоо хэд хоног хийх биш, өнөөдрөөс эхлүүлээд 5 сарын 9 хүртлийн бүртгэл өөрөө нийтдээ байна шүү дээ. Тэгэхээр бид хэд болохоор сургуулиудынхаа үндсэн бодит шалгалтаа хизээ өгөх вэ гэдэг хугацаанаас нь хамааруулаад системдээ тэр бүртгэл баталгаажуулах хэсгийг нээгээд байгаа. Одоо бол 3 сарын 14-ний шалгалт өгнө гэсэн сургуулиуд дээр хүүхдүүд маань студентээр ороод өөрийнхөө хувийн мэдээллийг шалгаад алдаатай бол засаад тест өрөнгөөр оруулаад за тэгээд суудлах баталгаажуулалт буюу ороод 20,000 төлбөр төлдөг энэ процесс дагуу явж байгаа гэдэг. 14-өөс хойш хуваартай сургуулиуд дээр бол энэ 7 хоногийн сүүлээр эсвэл 7 хоногоос одоо хугацаанд тодорхой болох байхыг хэдэн нэгтгэн. Тэгээд бүгдээрээ бүртгэлээ шалгалтаас өмнө ямар ч баталгаажуулснаа гэсэн. Бид хэдээс бол гарын авлагын зааварчилгаагийн тухай бүр мэд дээр хүргээж байгаа. За, шахуугаарай. За. Аха. Тийм ээ, одоо наад нэвтрэх нэр нь болохоор мэдлээ мэлхэг гэнэ очтой. Бүртгүүл хэсгийн тогтоод ааш болсон цогноос харагдана гэж. Тэрнээс гарын алдаагаа очно одоо. Тэрний тусдаа багшаа хэрэгс багшийн дашборд гэж хийгдээд явж байгаа. Тэр нь болонгууд та хэд рүү гарын авалтанд хамт явуулчихна. Хаанаас нь хүүхдийнхээ суудлын баталгаажуулалтыг хах уу, яаж хах уу гэж мэдээлүүд энэ бид гарын авалт бүртгэх юм багшаа. Эндээс тусдаа доор харагдана гэсэн үг. Одоо 7-ны шалгалтыг бол бүртгүүлэхгүйгээр орж болох юм байна шүү дээ. Тийм ээ багшаа. Тий. Тэгэхээр та хэдий нөгөө яг хүүхдүүдэд бүртгүүл баталгаажуулах чинь нөгөө ээлж дараатай хийгээ сургууль болгонд нь гарын авлагыг бүргэнэ л гэж. За дөнгөж саяуд энэ манай info@e school segment гэдэг мэйлээс та руу мэйл авсан байгаа. Та тэрийг шалгаарай. Тэр мэйлийн хавцралтаар бол e-student-ээр бүртгэл баталгаажуулах гарын авлага явсан байгаа. Энэ хойноос дахиад нэг гарын авлага явах нь болохоор шинэгч багш нар тий одоо энэ хүүхдүүд судалгаа баталгаажуулсан юм уу гэдэг шинэх дашбордыг яаж харах вэ? Хаанаас энэ хоёр гарын авлага явна гэж. 3 сарын 7-ны шалгалтанд бүх хүүхэд орох юм уу? Бүх хүүхэд орох шаардлагагүй шүү дээ. Уул нь туршилтын шалгалт учраас манай хүүхдүүд 10 ороод нэг яачж болно гэдэг. Туршилтын шалгалтанд та нөгөө техник тоног төхөөрөмжөө л яачихгүй да. Цөөн тооны хөдөлгөөн авчихгүй. Чи заагаагүй шүү. Тэгээ ер нь бол бид хэд бол 11-р ангийн 10 хүүхэд, 12-р ангийн 10 хүүхэд гэдэг нэг торин шалгуулагчтай туршилтын савтаа ер нь зохион байгуулъя гэж үзсэн байсан мэдээж хүрсэн байгаа шүү дээ. 20 шалгуулагч хүрэхгүй байна гэх юм хамаагүй 20 хүртэлх 10 байж болно, 7 байж болно. Тэгээд одоо 7-ны туршилтын шалгалтыг өгчөөд танах дахиад 13 тас туршилтын шалгалт авах юм уу? За уг нь бол боловсролын үнэлгээний төвд манайд өнөөдөр ямар мэдээлэл хүргүүлсэн бэхээр нийслэлийн 51 сургуулийн жагсаалт манайх руу явуулаад 3 сарын 7-нд бид нэр энэ 51 сургуулаа шалгалт авах гэж байна. Танаас тийм ашигладаг сургууль байвал мэдээлэл хүргээд өгөөч гэж мэдээлэл өгсөн. Тэрнээс биш ерөөсөө орон нутаг дээр одоо зарим сургуулиуд дээр бид нэр ингэж бүтээсэн өөрсдөө шалгалт туршлага зохион байгуулалтын мэдээлэл ерөөсөө огт хүргүүлээгүй. Гэнэс ингэж юм бид хаяд одоо мэргэжилтэг ярихаар сонслоо яг ингэж бүтээсэн өөрсдөө шалгалт авч байгаа e-school-ээс тусдаа гэдэг юм бол угаасаа огт яригдаагүй. За одоо яагаад ийм ярьдаг байгаа юм ерөөсөө ойлгохгүй. Бид нэр өөрсдөө ингэж хэлсэн. Манайх ингээ 3 сарын 7, за 3 сарын 9-өөс 13-ны хооронд гэдэг энэ уулзалт болсон байхгүй юу хэлмэсүүдийн. Тэгэхээр тэр уулзалтаар болохоор 3 сарын 9-өөс 13-ны хооронд ингээд хэлмэсүүд өөрсдөө туршлага цаглаа зохион байгуулж болно гэж хэлээд тэгээд бид нэр сургуулиудаас нь хэдээ зохион байгуулах вэ гэж асуугаад авсан байгаа байхгүй юу. Манайх бол яг энэ хугацаанд бол өөрсдөө зохион байгуулна. Яг бүгдтэй холбоотой яагаад бүгд өөрсдөө тусдаа 3 сарын 7-д авах гээд байгаа вэ? Энэ талаар бид нарт огт мэдээгүй. Тэр тийм болохоор би яг энд нь хариулж чадахгүй юм байна. Манайх бол танай өөрсдийн сургууль болгоны өгсөн хуваарийн дагуу зохион байгуулна гэдэг байдлаар танайхаа яг бол бүртгэгдэн л явж байгаа сургууль болгоно. Тэгэхээр бидэд ингэж ойлгож болох уу? Одоо 3 сарын 7-ны өдөр
хүүхдүүдийг бүртгүүлэх шаардлагагүй шууд тэр шалгалтын материалны тодорхой нэг аль нэг югаар ирэх юм шүү дээ. Тэргээрээ л туршаад үзчих болох юм байна гэж ойлгож болох уу? Тийм ээ багш. Ямар нэгэн бүртгэл баталгаажуулалтыг шаардлагагүй манай компани руу туршлагын шалгалтанд оролцох туршлагынхаа захиалгыг ирүүлсэн байгаа шүү дээ. Аль анги аль хүүхэд юм бэ гэж. Тэгэхээр тэрний дагуулыг нэвтрүүлээд шалгалтыг нээгээд. Тэгээд нөгөө урамчлал менежер асуусан одоо таны төгсөн хуваарийнхаа дагуу туршилтаа дахиад өгөх юм уу? Хэрвээ та одоо бид дууг нь та энэ нөгөө өгсөн хуваарийн дагуу туршилтыг зохион байгуулсан гэдэг нь зохион байгуулсан байгаа юм. Хэрвээ дасаанд өгөх юм бол дахин өгөх шаардлага байхгүй шүү дээ. Тэгэхээр бид дүүг та эдийн шалгалтыг 7 гэж Сүхбаатар аймаг дээр 2 мэргэжилтэн ч юм уу танилцаад та эдийн 3 сарын 7-ны үйл ажиллагаан дээр хамт оролцоод явхад ийм зохион байгуулалтыг хийх зүгээр юм болоо гэж бодож байна. Улс орон даяар бид 7-нд л яа юу. Төвшиггүй болохгүй тэр чинь нөгөө улс орон даяар ингээ яхаар нөгөө операторууд маань нөгөө сүлжээнийхээ хурдыг дийлэх нь гэдгийг үзэх үүднээс тухайн юунуудыг шалгах зөв л дөө. Тэгэхээр зөвхөн LMS шалгах сүлжээний хурд тэр бэлэн байдал олон зүйл шалгагдана л та. Одоо яг манайх болохоор ингээд шалгалт өгөхний 200 орчим сургууль байгаа байхгүй юу? Тэгээ энэ 200 сургуулиас гэхэд 3 сарын 7-нд өгнө гэж манай дээр хуваар өгсөн бол 5 сургууль байгаа байхгүй юу? Тэгэхээр яг улсын хэмжээнд 3 сарын 7-нд бол байх. Манай сургуулиуд угаасаа нөгөө хугацааг нь аягүй тулгаж хэлнэ гэдэг амжихгүй гэдэг бүгд л яг нөгөө 3 сарын 10 юм уу 11 юм уу тэр хуваарийнхаа дагуу явна гэдэг байр суурьтай бид хэлээд байгаа. Та зөв болохоор 3 сарын 7-нд ингээд 11 сургууль байгаа тийм Сүхбаатарын маань хувьд 11 сургууль дээр 3 сарын 7-нд зохион байгуулна гэж мэдэгдчих юм бол би тэгээд хүмүүс томлоод тэгээд туршлагын шалгалтанд хамт оролцоод байж болж байна. Долооны шалгалт одоо тэгээд за яг туршилтын шалгалтанд орно гэсэн 20 хүүхэд би e-scooter өгсөн байгаа. Тэр хүүхдүүдтэй зарлах юм байна. Тэгээд камер хэрэгтэй юу? Тэр мэрэгэн мэдээлэх юм бол дөрөв талын камер гэдсэн шүү. Тий, багшаа юу яасан? Таад маань өдөртөмжөө уншсан бол өдөртөмж дээр ерөөсөө анги танхим болон танууд хөрөмжтэй холбоотой юм нарийн шаардлагууд ерөөсөө байхгүй байгаа. Тэгээд тэрийг нь бид болохоор өмнө нь таад улс дараа юм шалгалт тавьсан. Одоо сургуулиудаа ингээд 4 камертай байг гэх юм уу? Одоо хөрөмж олон камертай байг гэх юм уу? Гэсэн чинь бид нарт юу гэж хариулт өгсөн бэ гэхээр таблет, ноутбук гэдэг юм жижиг юм 21-с 22 инчээс жижигхэн дэлгэцтэй юм төхөөрөмж бол болно. Гэтэ өөр төрлийн юм камертай байвал зүгээр. Тэгээ юм суурин компьютерүүд болохоор ингээд камергүй байгаа штэ. Манай сургуулиуд хийхдээ мэдээлэл кабинетаа ингээд ашиглах гад байна гэсэн чинь за боломжтой хэмжээнд ямар ч ихсэн ингээд компьютеруудаа камертай байлгах хичээгээр одоо бүр камергүй одоо яах вэ гэдэг юм хариу өгсөн. Ингээд хэдэн камер байх вэ гэхээр угаасаа ингээд 4 болонда камертай анги байна гэдэг нь үнэхээр битүү шүү дээ. Тэгэхээр ядаж нэг камертай тэгээд тэр камер дээрээ одоо тэр анги тангимаа бүгдээрээ айз болох сургалттай хянах боломжтой байдлаар камерынхаа байршлыг өөрчилдөг ч юм уу. Тэгээд бас сургууль дотооддоо зохион байгуулалт явуулж болно гэдэг байдлаар байна. Сургуулийн нэгэн камерынхаа яг тэр шалгалт зохион байгуулж байгаа үед нь давхар хийчихмээр юм шүү. Заавал камер тавихгүйгээр. Манайх бол 2 анги зохион байгуулна гэж хэлсэн байгаа л да. Тэгээд бичлэгээ хийвэл дараа нь гон юм гаргалаа. Заавал нэмэлт нэр компьютер тавьж байгаа. Үндсэн сургуулийн камер байгаа юм чи тэрнийхээ бичлэгийг давхар хийчихмээр юм шүү. Мэдгүй ер нь наач хүүхдүүд өөрснөр нь шалгалтыг үлдүүлдэг яасан гэж. 2-2 өөр юм ийм. Манайхаас сая 2:08 минут таад руу бүснруу ямар ч нэг хөрцөлсөн байдлаар өөрсөндөө байгаа мэдээлэлүүдийг нэгтгэе явуулсан байгаа шүү. Таад маань ямар ч мэйлтэйг уншиж танилцаад лавлах зүйл гаргал ундрах номын эрдэнэ танах хэрэгцээ номын эрдэнэ юм эсвэл манайх руу над руу ч юм уу холбоод өсөж байна шүү. Вайтрал гүрэттэй тулд орсон байгаа штэ тий. Энэ бүгд одоо Мартин 8 болох ч таасан шалгалт зохион байгуулалт байлаа байхгүй шүү. Мартич уурдаг. За тэгээ багшаа.
Тийм багшаа хянагч багш болон мэдээлэл технологийн ажилтан гэд хоёр хүнтэй манайхаас гэрээ байгуулна. Мэдээлэл технологийн ажилтан нь болохоор таны сургууль бүрээсээ өөрсдөө томилж байгаа тийм. Хянагч багшийг нь болохоор энэ боловсролын газраас томилох гэдэг юм бичсэн байна. Тэг ямар ч тач манайх бол энэ хоёр хүнтэй гэрээ байгуулад төлөх мөнгөний бол өгнө. Харин тэр сургалтын менежер ч юм уу одоо яалтчгүй нэг хүн ажиллах гэдэг шүү дээ. Тэр хүний цалинг яах вэ гэж асуусан чинь бол бид нар тодорхой хариу өгөөгүй. Түрүүн бас нөгөө хоёр мэргэжилтэд хийх шиг басан те тодруулаад эргээд хийгээд манай зүгээс бол ямар ч сан хоёр хүнтэй гэрээ байгуулад төлбөр мөнгөний бол өгнө. Менежер угаасаа шалгалт хариуцагч гэдэг бүхмийг хариуцж байгаа шүү дээ. Тэгээ менежертэй яагаад гэрээ байгуулдаг вэ? Хамаг бүх ажлыг хийж байгаа шүү дээ. Тэрийг бол боловсролын үнэлгээний төвөөс л таад хариух баг. Бид хэд бол яг үндэ ингээд шалгалт зохион байгуулад мөнгө зүрэг аваад байгаа юм шиг хэрнэ. Энэ үйл ажиллагаа чинь хаанаас зохион байгуулж байгаа юм гэхээр боловсролын үнэлгээний төвтэй тий. Гэтэл энийг бол элементээр авна гэдэг юм байгаа болохоос яг үндэ бид нар ингээд зохион байгуулалт руу хитрхийг ороод байгаа хгүй. Бид эцэгсэн чинь гомлоо хэлээд байна. Бид нар систем нийлүүлдэг компани болохоос танай үйл ажиллагааг бид нар ингээд зохион байгуулмааргүй байна. Эргээд бид хэдэд угаасаа тэр одоо шалгуулагч 20 мянган төгрөг төлж байгаа. Тэрнээс бид хэд рүү ихэнх хэмжээг нь явуулж гин бусад одоо энэ хоёр хүндээ мөнгөний өгч гин тэр нөгөө шалгалт битүүрслийг сургуулж байгаа зардлын өгч ингээ манад бол угаасаа ямар ч юм ашигтай юм үйл ажиллагаа биш шүү. Та хэд манаас тэрийг ойлгоорой. Бид хэд бол үнэхээр за яг угаасаа манай сургуулиуд байгаа бид нар сургуулиудаас тиймэр өөрчлөх ёстой гэдэг үднээсээ л аль болох нөгөө асуудал гарахгүй зохион байгуулахаар л хичээж байгаа багшаа. Тэд нь болохоор яг боловсролын үнэлгээний төвөд бид нар ингээд ийм кейс гарч ийн яах вэ, ийм юм боллоо яах вэ гэж асуугаад байгаа байхгүй юу? Манайд энэ Монгол хэл бичгийн шалгалтын гэрээ юу? Манай дээр тийм гэрээ юусоо байгуулагдаагүй шүү. Сургуулийн захирлууд боловсролын үнэлгээний төвд гэрээ байгуулж байгаа багшаа. Тийм одоо юу яаж байгаа вэ? Боловсролын үнэлгээний төв Монгол хэлний бичгийн шалгалтыг захимаар авъя тэгээд нэгэн захин систем байгаа учраас энэ захин системээ ашиглаад явуулъя гэсэн шалгалт байгаа байхгүй юу? Тэгээд энэ дээрээс цалин мөнгөний тараахтаа хянагч багш болон мэдээлэл технологийн багшийн цалин юугаар элементээр дамжуулаад өгөө гэсэн юм ярьсан. Сургуулийн менежерийн цалинд 14-ний татварлаад өөрсдөө их сургуульчаа олоод өгөхийг энийг ярьж байгаа байхгүй. Тэрнээс үл яг тийм тодорхой шийдэл хүрээгүй байгаа учраас эндээс бид байна. Мэдхгүй ямар ч үнэлгээний төв болон боловсролын газар тагаад байгуулж байгаа. Тэрнээс үл өгөөсөн хэнэ. Тэр сургууль байгуулна гэж хэлээ. Үнэлгээний төв тийм. Сургууль бүртээгээ байгуулна гэж хэлээ. Манайдаас өгсөн мэдээлэлээр бол сургууль болгонтой боловсролын үнэлгээний төвд гэрээ байгуулна гэдэг анх шатны мэдээлэл өгсөн байгаа. Бид хэд ямар гэрээ яаж өгж байгааг бас сайн мэдэхгүй л. Мэдээлэл технологийн ажилтан чинь анги болгонд нэг байна өстой. Одоо хоёр кабинетд зохион байгуулалт гэдэг хоёр мэдээлэл технологийн ажилтан, хоёр хянагч багш байна гэж ойлгож байгаа шүү дээ. Хичнээн суралцагчтай багшаа нөгөө шалгуулагч байгаа тооноос ерөөдөө хамаарал 25 шалгуулагчид нэг одоо хянагч багш гэдэг ч юм уу тийм хянагч багшаас гадна тэр дунд нь явах нэг мэдээлэл технологийн ажилтан ч юм уу тийм байдлаар зохион байгуулаарай гэж чийдэг үү тийм. Нэг ангид 25-аас 30 байгаа л да нэг ангид. Тийм багшаа. Тэгэхээр нэг ангид бол нэг хянагч багш яах нь үгүй тийм. Мэдээлэл технологийн ажилтан бол дунд нь ерөөдөө ингээ яваад санаа төхөөрөмжийн асуудал гаруй шийдвэрлэх явах учраас нэг л хүн байна гэж яриад байгаа. Тэр нөгөө нэг эсээ бичээд сканер гэж байгаа шүү дээ. Тэрийг хүүхэд болгоныхын системээр явуулах юм уу? Нэгдсэнийг явуулах уу? Тэг хэрвээ нэг нь гэвэл нөгөө нэг QR кодтой цааш хийвлэн гэхээр мэдээлэл технологийн ажилтан хоёр өрөөнд хоёр зэрэг сууж хийж хэвлэн шүү дээ. Тэгээд дараа нь бичснийхэн дараа сканердад хүүхэд болгоны хооронд оруулах юм уу? Нэгдсэн нэг PDF болгоод явуулах юм. Тэгэхээр яалчгүй хоёр хүн кабинет хоёр хүн хэрэг болж байгаа шүү дээ. Багшаа бид нөгөө хянагч багшийн дашборд гэж би түрүү ярьсан шүү дээ тий. Нөгөө мэдээлэл хянах боломжтой юм дашборд одоо хамар байна гэдэг ааш тий. Тэн дээр ерөөдөө ингээд хүүхдийн шалгалтын хуудсыг сканердж оруулдаг нэг хэсэг байхгүй. Тэгээ хүүхдийн нөгөө бүртгэлийн хуудас ч өөрөө ухаан хүүхдийг таних боломжтой ийм квота байгаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр шууд таниад оруулчихна. Одоо ингээд уушруулгууд энэ бол энэ хүүхдийн шалгалтын хуудас байна гэдэг таних байхгүй. Тэр болохоор нэг хатад удаад ах юм байхгүй. Тэгээ процессын өдөртөндөөс хасаад бол
шалгуулдаг болсноо дуусны дараа оруулах гэсэн байсан да. Одоо мэдээлэл технологийн ажлын мэдээлэл солихол юм байна. За яг багшаа одоо яг урьдчилж өгсөн нь бол төртэй байжиг. Тэгээд манайхаа болохоор би ерөөдөө гэрээгээ өөрөө хариуц тавих юм. Тэгэхээр гэрээний драфт одоо ингээд боловсруулаад дуусаад хинэгдээд дуусчих юм бол сургууль руугаа явуулаад хин гэдэг хүн байх вэ гэд мэдээлэл, дансны мэдээлэл гэдэг юм нарийн мэдээллүүдийг бүгдийг аваад гэрээг нь боловсруулаад явах байхгүй юу? Тэгэхээр би та хэд рүүгээ холбогдож байгаад нэг бүчлээ одоо энэ хүн мөн үү биш үү гэдгээ бол яриачна. За. Тэрийг одоо боловсролын үнэлгээний төвөөс эзэнгээ бид хүлээгээд байгаа. Одоо өөрсдөө мөн ч гэсэн энэ хэмэгч багшийнхаа одоо бид нарт ямар ч тийм зааварчилгаа өгөөгүй одоо бид хүлээгээд байж байгаа. Тэгээд бас бид нар мэдгүй байх мэдээлэл өгөхгүй байна л та. Одоо энэ 7-ны шалгалтын дээр бол өөрөөсөө багшаар гэсэн чинь хэмжиж байна. Туршилттай. Дараа нь бол жигний шалгалтын дээр бол солиод өөр сургуулиас тавина гэсэн. Тэрийг бас хэлгээ марчсан. Өөрсдөө ажиллана гэсэн багшуудаа товчоод авахтай. Тэр нар ч хаваадаг. Өөрсдөө нэг маш хаагаарай. Тэгээд тэр өгшижил аваад бид хэд хооронд нь солино гэсэн үг шүү. Тэгээ одоо шундын сургууль дээр солихгүй байж төвөгдөр солиод тэгээд ирж ямар ч бусад газрууд солихгүй болохоор чинь харьцангуй бүгдээрээ л өөрсдөө нэг хариуцлагатай багш тавьчихулсан. Хэдхэн дөрвөн сургуулийг солиул. Ёо яадаг штэ. Энэ захмаар явж байгаа зүйлүүд дээр мөн үнэлгээний төвдөр дээр хянагч багшин дээр ирэхдээ сөөгөөс сөөгөөс томлоод байна. Тэгээд нэг хянагч багш чинь бас тодорхой чинь Монгол хэлний багш биш. Анги өдөрцөн багш нь биш байх хэрэгтэй гэсэн нэг шалгуур байна шүү дээ. Тэгээд гайгүй мэдээлэл технологийн чадвартай багшаа бас явуулах хэрэгтэй байлээ. Сканердах юм байлээ бас тэр үедээ. Тэгэхээр тийм хүн сонгох юм байл гэж ойлгосон. За. Өөр асуултууд байгаа юм манайхаа. Ийм асууя. Асар солиод байх хэрэг байгаа юм уу юу? Байхгүй хөө тий. Тэргээл одоо мэдээлэл камертай юм чи гайгүй байлгүй дээ. Камертай ч байсан хүүч байсан энэ дээр юу нэг солиод байх ямар хэрэгтэй. Мэдээлэл технологийн чадвартай багш нараа энэ томлоод ажлын юуг нь хараад тавьмаар байх юм. Дараа нь хэл амд орно шүү. Яг ч солио гэсэн заавар ирсэл бол солио шүү дээ. Тэрнээс ч бид нар солимооргүй байна гэдэг тэр журмыг зөрчөөд явна гэж байхгүй шүү дээ. Солио гэсэн журмсан зүйл байна. Тэр заавар энэ гараагүй шүү. Уучлаарай. Солино тий. Цаанаасаа тийм заавар зөвлөмж өгч л байгаа юм. Тэгээд нэг шундал шалахгүй байгаа байхгүй юу? Шундал бол сөөгийн багш нар чинь боловсролын байгууллагаар ирсэн шүү дээ. Ордог гэж юу? Байгууллагын тухайн байгууллагаас хэмжиж өгч тавьсан шүү дээ. Мэдээлэл технологийн багш нар дотроос байж болно гэж. Тэр хүмүүс зөвлөгөө өгөх юм шүү дээ. Ингэж сканерт наач. Одоо 7-ны шалгалтанд мэдээлэл зүйн багш нар чинь завгүй байхгүй гайгүй бид Үгүй за 7 хэрэг хасаа билүү. 7-нд мэдээлэл багш нар өөртөө үдийн хойно баталтай шүү дээ. Тэгэхээр заавтай гэсэн үг дээ. Өглөөгөр бол байж шүү дээ. Байж гэнэ үү? Баталтай цаг нь тэгтээ өөрийн ойлгомжтой оролцох яа яг энэ дээр нэг сургууль дээр ч бодож харж байна. Гурван 3 сарын 7-наас зүгээр менежмент өөрснөө техник юугаанасаа ороод яагаад үзчих юм. Боломжтой байна. Мэдээлсэн багш нарыг бол хэцүү худлаа шүү дээ. Өдөрийн олимпиад дэжгийн өглөөнд тэгээд хяналт хийх чингээ гүйж яах юм. Ядаж сэтгэл зүйн өвчлөлт. Менежмент өөрсдөө асуулт байгаа. За тэгвэл сайн байна. Тэгээд та хэд маань дараа мэдээлсэн багш нараа сайн заагаа зөвлөд өгч болох юм байна. Ер нь тэгээд энэ шалгалт чинь яг нэг сургуулийн эрх мэдэлд хүрч байгаа гэж яг та нар л нөгөө сургуулийнхаа төвшөнд хариуцлагатай сайн зохион байгуулах ажил сургууль дээр ирж байгаа гэдгийг бас анхаараарай.
Журам дээр ч боловсон. Журмаа батлаад авсан уу? Ахлах дээр ч оруулсан. Сая энэ чатан дээр ч линкийг оруулсан. Харсан уу? Нэг юм асууя. Энэ нөгөө 7 додод бүгдээр туршлага шалгалт өгөө тэр e-school-ээс авсан 13 төгрөг тэр шалгалт өгөх шаардлага болчих юм уу одоо тэгээд. Тийм байна. Тэр элемстэйгээр манай e-school дээр ярилцаад дахиад туршийн болно. Сая 7-ны туршилт өгөх болоо одоо болсон баха дахиад туршийн бол сургууль өөрсдөө туршиж болно. Би зааварсан юм аа. Тэр чинь боломжийг өгж байгаа болохоос ч тэрийг заавал туршилсан үг шүү дээ. Яг л заавал. Тэгвэл 7-нд өгөхгүйгээр 13-нд өгөх. Бичгээрээ шалгалт дээр авах гэдэг хааж болно шүү дээ. Энд тэгвэл 7-нд өгөхгүйгээр 13-нд өгж болох юм байна. 7-нд улс орон даяараас бичгийг чинь хэмжээ. Бүх улс орон даяар нэгэн зэрэг болох зүйл дээр сүлжээгээ нэг мэс ачаадаа шалгачсан зүйл биш үү? Мэдгүй. Тэгвэл мэдгүй. Энэ ингээд нөгөө LMS системээр шалгалт өгөхгүй сургуулиуд юугаар өгж байгаа юм? Манай аймаг бол аймагаараа LMS юм шүү дээ. Тийм манайх бол бүгдээр LMS. 750 гаруй сургууль байдаг гэвч. Тэгээ 200 гаруй LMS гэхээр бусд нь юугаар өгж байгаа юм бол ямар систем амжилт нөгөө юу тийм. Юу хариу нь 14 оны дараагаар хийсэн үү? Яг манай аймгийн хувьд бол нэгдсэндээ биш LMS-ийг шалгах нь зөв юм шүү. Манай аймаг чи LMS-ээр л өгнө шүү дээ. Нэгдсэн тэр бусад бүүтийн юугаар өгөхгүй юм чинь. Тийм ээ. Би тэгж л бодож штэ. Арай нөгөө тохирцоо шалгаад хүүхдүүдэд оруулаад бүтэн дүрсэн нээгж гин үгүй юм уу гэдгийг үзээд явах нь LMS дээр тэр одоо хойноос хуцтаад асуугаад байгаа хугацаанд л шалгамаар юм шүү. 7-ных бол бүүт чинь нөгөө бусад нөгөө аппуудаар орж байгаа газруудаа шалгах гэж байгаа юм шүү. Би тэгж ойлгоод байна. Тэр энийг нэр лавлаад өгчүүл яасан. Үгүй 7-нд улс орон даяар зэрэг шалгах. Тэр ямар систем байх хамаагүй болохгүй. Заавалсан шүү дээ. Сая их чаргалаас асуусан гэвчтэй. Их чаргалаас суулаа руу гаргаад их чаргалтай нөлөө болсон. За ойлголоо. Тэгээд бүртгэлээ үйл нэг яах хэрэггүй юм бэ? Манайх тэгвэл эхний шалгалт 3 сарын 28 гэж байгаа юм чи. Тэрний өмнө сайн лавлж байгаа л хэмжих хөө. Тийм байна. Бүртгэл бол яах хэрэггүй. Тэртээ тэргөө e-school чинь таадад зааварчилгаа юугийн сургуулиар ээж дараатай өгөөд танилцуулаа явах юм байна шүү дээ. Тэгээд одоо дэлгэцэн дээр харагдаж байна уу? Дэлгэц харагдаж байна уу миний? Харагдаж байна. За энэ дэлгэцэн дээр болонгот миний нөгөө бүгдийн бүртгэл байхгүй. Энд дээр нэг л бүртгэл хэлбэл энэ дээр бүгдүүд нь чигсаалтаар ороод хэлдэг. Тэгэхээр одоогор бол манай аймгаас энэ бүртгэл нээгдсэн үед гэдэг байхгүй. Тэгэхээр энэ бүртгэл бол бүгдийн зүгээс нээгчгээд яг манай аймгаас бүртгэлийг байгаа байхгүй. Тийм байна. Энд дээр надаар ингээд бүгдүүд ингээд харагдаж байна. За өөр явцсан мод хэлээр ингээ маргааш гэж нэг өдөр байна бас олимпиадын дээр бүгдээ ярилцаад шууд яг ийм нэг сони асуудал байж тээ энэ яагаад тодорхойгүй байж тээ юм шууд чат маркчээ эсвэл би уулзаад ингээ бас дамжуулаад ингээ бүр асуугаад явъя тээ тэгээд ямар ч хэсэг ихний ээжийн 7-ныхон тэр шалгалтыг зохион байгуулад ямар алдаа оноо байна энэ засагдах хэрэгтэй бол дараа нь дахиад өөрсдөө e-school-ийг явуулаад дахиад туршиж үзэж байна. Яг чинь шалгалтын дээр бол бүгдээ амжилттай ямар ч бүгдийг хохирохгүй ингээд зөв бахаа гэж ингээд хамтраад одоо би та бүхэнд асуух зүйлийг асууж өгөөд амжуулаад явъя хэлэл тал дээр. Айлуулахаар гэдэг асуудал чинь зөв бахаа тийм. За миний хувьд энэ бас e-school руу яриад лавлаад байхлаар би одоо өчигдрөөс бүртгүүлэх гээд өнөөдрөөс бүртгүүлэх гээд ингээд лавлахаар хүүхдүүдийн кодыг өөрөө одоо 5 ордоо тоолоод солио гэсэн. Тэгээд солиод одоо ингээд нэг хүүхдийг бүртгүүлэх гээд үзсэн. Тухайн хүүхдийн нөгөө бас иргэний өмнөх хэрэгтэй юм лээ. Тэгээд би буцаачсан, болжсэн байгаа. Одоо маргааш үрдэгнэг хүүхдүүдээ бол зурагтайгаа иргэний өмнөхтэйгээ иргэний өмнөх байхгүй хүүхдүүд бол гэрчлэгээ гэж байна. 10 дугаар ангийн хүүхэд 11-ийн зарим хүүхдүүд одоо бас иргэний өмнөхөө аваагүй нас нь олоогүй гэдэг ийм л байна л да.
Тэгээ ийм зүйлүүдийг бас манайхан би өглөө өөрөө бас нөгөө өглөө эрүү үйл давлаад байсан учраас хүмүүстээ бас дамжуулж байгаа. Хоорондоо тэгээд энэ архитектурээ сайн хичээд ярилцаад байгаа бол над руу минь залгсан ч хамгийн урт одоо хүндэрсэн байгаа. Зингэлээ асаагаад. За. Болсон уу? Болчихлоо тий. За гарлаа шүү.